За сайн бацгаана уу? Намайг Мөнх хоёрын уран цэцэг гэдэг урнаа гэж дуудаж болно. За өнөөдрөөс эхлээд би өөрөө сурсан мэдсэн зүйлээс мэрэгжил нэгт анд нөхөдтэй болон найзуудтай хуваалцахаар шийдээд энэхүү Aztec Gravity хичээлийг эхлүүлэхээр шийдлээ. За би өөрөө талаар баг зэрэг товчхон танилцуулах юм бол би бакалавра Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн их сургуулийн УТДС буюу дизайны сургуулийн интерьер дизайны мэргэжлэр төгссөн. Дараа нь би магистраа болохоор мөн адилхан шинжилгээ ухааны технологийн их сургуулийн барилга инженери архитектурын сургууль буюу BHAS-ыг төгссөн байгаа. Тэгээ би 2015 оноос эхлээд Канадын Ванкувер хотноо сурсан. Тэгээ дараа нь одоо бол ажиллаж байгаа. За би Revit-ийг заах болсон шалтгаан нь болохоор би одоогийн байдлаар бол би бараг 4 жил Revit дээр бол ажиллаж байна. Тэгэхээр дунд нь бол 1 жилийн засварлага авсан байгаа. Тэгээд мэдээж хэрэг эхнээс нь эхлээд сурахад бол маш их тийм асуудалтай зүйлүүд байсан. Мэдхгүй чадахгүй асуудлууд гарч ирсэн. Тэгээд тэгтээ тэр болгонд нь бол надад асуух зөвлөх хүн байсан учраас надад бол тийм том саад тураалт тулгараагүй. Тэгээд өнөөдрөөс эхлээд би бол хамгийн ихнийхээ хичээлийг бол эхлүүлж байна. За хэдийгээр би мэрэгжил нэгт нөхөд найзуудтай гэж байгаа боловч Revit-ийн ямар ч мэдлэггүй хүн байх юм бол энэ хичээлийг үзээд дагаад явах юм бол мэдээж хэрэг сурах боломжтой гэж би бодож байна. За тэгээд миний дэлгэцийг бол та бүхэн харж байгаах. Би ингээ 3 слайд ингээ бэлтцсэн байна. Та бүхэнд за Revit-ийн давуу тал болон AutoCAD-аас ялгарх ямар шин чанартай байдаг вэ гэдгийг товчхон тайлбарлах гээд. За тэг өнөөдрийн дугаар дээр болохоор энэ хамгийн ихний дугаар учраас өнөөдрийн дугаар дээр бол би за Revit-ийн давуу талууд нь юу вэ? За Revit руу яагаад албан байгууллагад болон одоо оюутнууд жишээ нь төгслийн дипломын ажлаа хийх шаардлагатай вэ? Одоо ямар давуу талууд та олж авах вэ гэдэг талаар тайлбарлахыг хүссэн юм. За хамгийн эхлээд хамгийн энгийн жишээ авч тайлбарлая гэж бодож байна. За одоо ямар ч архитектурын компанид маш туршлагатай мэргэжсэн архитекторууд байдаг. Гэхдээ тэд нар бол ихэвчлэн өөрсдөө бол AutoCAD дээр ч юм уу Revit дээр ажилтгүй, ихэвчлэн гараараа скизээ зураад дараа нь туслах архитекторуудаа шилжүүлээд тэд нар нь болохоор өөрсдөө гişэрэл очоод AutoCAD-а нээгээд юм уу Revit-ийг нээгээд тэр гараар зурсан скизүүдийг бол компьютер дээр зурдаг байгаа. Тэгээд наашаа цаашаа яваад хэд удаа засвар орсны дараа ерөнхийдөө бол байгуулалтаас эхлээд зургууд маань бэлэн болж гарч ирдэг гэсэн үг. За хэрвээ AutoCAD дээр зурдаг хүн байх юм бол ямар талуудтай байх юм бэ гэх юм бол AutoCAD дээр та байгуулалтаа зураад дуслаа. Тэгэхэд тань зөвхөн байгуулалт л үлдэнэ. Хэрвээ та тэрийг хажуу талаас нь юм уу гэдэг өөр өнцгөөс ингээ харлаа гэж бодоход тэр танд ямар ч илүү дутуу мэдээлэл өгөхгүй зөвхөн планы мэдээлэл өгнө тийм үү. Яг хажуу талаас нь харлаа гэж бодоход танд зөвхөн зураг л харагдана. За харин Revit дээр хэрвээ та ажиллах юм бол танд маш олон мэдээллийг бол өгөх болно. Хэдийгээр та зөвхөн дээрээс нь хараад байгуулалт зурсан байлаа гэж бодоход танд одоо дэлгэцийн мэдээллүүд одоо яг тэр тухайн байрлалын дэлгэцийн мэдээллүүд бол нэг товч дараал гараад ирнэ. Дээрээс нь 3D нь бол мэдээж яг хамт босоод ирсэн байна. Тэгээ та isometric view гээ харуулж болно. Шууд мөн хэсэглэл болон огтлыг та мөн л нэг тавч дараал бүгдийг ингээ гаргаж ирээ харах боломжтой. За AutoCAD дээр ажилладаг хүмүүс бол одоо хэрвээ дэлгээс зураа дээр огтлол зураа дээр гэх юм бол одоо буцаж очиж ширээн дээр очиж суугаад AutoCAD-а нээгээд план дээр яаж зурсан яг тэр шиг бүх хэмжээнүүд эхнээс нь аваад одоо өрөөнийхөө өндрийг өгөөд тэгээд эхнээс нь ингээ бүх зургуудыг нэг нэгээр нь зурдаг тийм үү. Харин Revit дээр болох юм бол нэг тавч дараад ерөнхийдөө бол одоо өрөөний дэлгээс ч юм уу огтлоо ингээ гаргаад ирнэ. Харин танаа дизайнер чинь туслах архитектор чинь одоо ингээд үндсэн өгөгдлүүд нь шууд бэлэн гараад ирчихэж байгаа болохоор
дараа нь өөр асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлээд одоо явах боломж бүрсэж байгаа гэсэн. За одоо жишээлх юм бол одоо манай ингээд дэлгээс маань ингээд бэлэн байна. За одоо ингээд харсан чинь нэрээ цонхон арай дээр ч юм уу доош ч юм уу энэ хаалган арай л богино юу нарийнхан болчихжээ гэдэг ч юм уу арай жоохон өргөн болгоё гэл өөр асуудлууд дээр санаагаа тавиад тэгээд 6 улам хөгжүүлээд явах боломжтой гэсэн үг л дээ. За Revit-ийн одоо хоёр дахь миний мэдэх давуу тал гэх юм бол за Revit дээр бол олон хүмүүс зэрэг ажиллах боломжтой. За AutoCAD дээр жишээ аваад ярих юм бол нэг project үсгээд нэг файл дээр бол зөвхөн нэг л хүн ажилладаг. Хэрвээ тэр хүн ингээд 6 зурж дуусаад сануулаад хадгалсны дараа дараагийн хүн ороод зурж болдог тийм үү. Харин за жишээл дахиад өөр нэг жишээ авъя. Одоо 3 давхар барилга байлаа гэж бодоход 3 давхрын 1 2 3 дахь давхар гуруула тус тусдаа одоо AutoCAD-ийн файл байна. За 3 хүн зэрэг ажиллахын тулд гуруула тус тусдаа файлтай байх хэрэгтэй гэсэн үг. Одоо тэгээд жишээлх юм бол огтлыг өөр нэг хүн зурах хэрэгтэй болъё гэж байна. Тэгэхэд тэр огтлол зурж байгаа хүн дахиад нэг өөр тусдаа файл хэрэгтэй болно. Харин Revit дээр бүх багийн гишүүд дундаа нэг файлтай. За тэгээ бүгдээрээ орж ирээд хэсэг хэсгээр нь аваад ажиллаа хуваагаад хийж болно гэсэн үг. 1-р давхрыг би авчи, 2-р давхрыг би авчи, за огтлыг би зурчих гэх 3 хүн зэрэг нэг файл руу ороод ажиллаа явах боломжтой. За тэгээд за огтл хийж байгаа хүн цонхныхаа өндөр намыг тааруулаа явлаа гэж бодоход байгуулж зурж байгаа хүмүүс тэр хүний хийсэн өөрчлөлт бүхнийг дор нь хараа явна гэсэн үг. За энүүгээр бол маш давуу талтай. За дараагийн давуу тал. За бүгдээрээ дараагийнхаа слайд руу гэсэн шилжчихье. Тэгээд тайлбарлаа явал арай ойлгомжтой болгоо. За энэ слайдаар болох юм бол би Revit болон AutoCAD-ийн ингээд ажлын үйл явцыг харуулахыг хүссэн юм. Одоо AutoCAD дээр ажиллаа явж байгаа project бол эхлээд AutoCAD дээр ингээд гар эскизнээс эхлээд AutoCAD руугаа ингээд шилжчихлээ. За тийм мэдээж хэрэг дизайны үйл явцад бол захиалагч бүхэн өөр байдаг тийм үү. Зарим захиалагч нар бол архитектурын мэдлэг бол өндөртэй. За тэгээд зөвхөн байгуулалтын зураг хэсэгчлэл огтлол үзүүлэхэд тэр хүмүүс ойлгоод за миний барилгын зураг бол ерөнхийдөө иймэрхүү болох юм байна. За ерөнхийдөө бол ойлгочлаа гэж явъя гэж бодъё. Тэгэхэд зарим захиалагч нар бол үнэхээр тэрийг бол ойлгохгүй. За зарим захиалагч бид нар ингээ 3D-гээр харуулах хэрэгтэй болно тийм үү. Тэгэхэд тэр захиалагч 3D-г нь хараад за одоо яг ойлгогдож байна. За энэ чинь ийм тавилга ирэх юм бол ингэж харагдах юм байна. За энэ цонхон ийм болохоор ингээ гоё том харагдаж байгаа юм байна гэх мэтчлээ арай жоохон ойлголттой болж ирнэ гэсэн. За тэхийн тулд одоо AutoCAD дээр ажиллаж байгаа хүмүүс бол 3D-г харуулахын тулд SketchUp юм уу, Rhino ч юм уу ямар нэгэн өөр төрлийн 3D одоо софтверуудыг нэмж ашиглах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээд жишээ нь одоо байгууллт дээр нэг хүн зурж ийн, огтлыг нэг хүн зурж ийн, одоо 3D-г дахиад нэг өөр хүн тусдаа одоо софтвер нэгээд тусдаа ингээд цагийн хуваар гаргаад ажиллах хэрэгтэй болно гэсэн. Харин Revit дээр бол энэ бүх үйлдэлүүдийг нэг л хүн хийж болж байна. За зөвхөн байгуулалтаа зурсан байхад огтлол бол бэлэн гараад ирнэ. За тэрэн дээр бол баг зэргийн одоо зураасны өргөн бүдүүн ч юм уу өнгийн тохируулах тийм хэрэг бол гарна. Гэхдээ 3D нь бол бас л адилхан яг нэг товчлоор дараа л гараад ирнэ. Тэгээд тэн дээрээ бас баг зэргийн засвар хийгдэн. Гэхдээ одоо ингээд яг зарцуулж байгаа цаг хугацаагаа харьцуулах юм бол энэ бол харьцангуй одоо дэвшилттэй байгаа. За мэдээж хэрэг рендерээ гаргасны дараа бол Photoshop хэрэг болон Revit дээр ч гэсэн ажиллаж байгаа нөхцөлд Photoshop хэрэг болгоо. Тэгээд энэ зэрэг өнгө мөнгөний өөрчлөх, тэгээд гэрэлсүүдрийн тохируулах гэх мэтчлэн. За би энэ дээр энэ дизайны лого тавьсан байна. За мэдээж хэрэг дизайны одоо зураг захиалагчтай үзүүлж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг мэрэгжлийн өндөр түвшинд бол харуулахыг хүснэ. За AutoCAD дээр бол бас өнгө дизайны нөхцөл бол бас жоохон хязгаарлагдмал байдаг. Харин Revit дээр бол бас арай илүү жоохон уян хатан нөхцөлтэй өнгө дизайны илүү уян хатан нөхцөлтэй гэж хэлчихсэн л та. За тэгээ би энэ Excel-ийн лого гаргаад ирсэн баг тийм үү? Байна. За тэгээд мэдээж хэрэг барилгын зураг
бол зөвхөн зургийн програмуудаар бол хязгаарлагдахгүй. За ингээд зураг явж байгаа хооронд бол та хаалганы төвөр, цонхны төвөр, за ханийн бас төвөр гэх мэтчлэн олон төрлийн хүснэгтүүд бол гаргах хэрэг шаардлага гардаг. За AutoCAD дээр зурж байгаа хүн бол Excel-ээ гаргаад ч юм уу эсвэл AutoCAD дээр ямар нэгэн хүснэгт үүсгээд за одоо жишээ нь хаалганы төвөр хийлээ гэж бодоход за энэ давхарт ийм хаалганууд, төрлийн хаалганууд орсон байна. Хаалгануудын хэмжээ ийм байна. Гэх мэтчлэн мэдээллүүдийг өөрөө ингээ гараараа тус бүрт ингээ ширдэг тийм үү. Харин Revit дээр болохоор зөвхөн ингээд нэг товчлуур дараал бүгдийг гаргаад ирчихэн. Тэндээсээ харин та ямар мэдээллийг энэ хүснэгтээ оруулмаар байна. Ямар хүснэгтийг бол оруулмааргүй байна гэдгээ ингээд өөрөө шийдээд ингээд сонгоо явна гэсэн үг. Тэгээ энэ тал дээр бол за мэдээж хэрэг нь төвөр цонх хаалганы төвөр бол маш асуудалтай. Дахин одоо Excel дээр ч юм уу AutoCAD дээр ажиллаж байгаа үед бол дахин шалгаж одоо нэг жижиг засвар хийх болгонд дахин очиж одоо зурга засварлах хэрэг гардаг шүү дээ. Одоо Excel дээр ажиллаж байгаа үед харин Revit дээр бол их огтхон шаардлага байхгүй. Хэрвээ та одоо зураг руугаа ороод хаалгаа ч юм уу цонхныхаа хэмжээг өөрчлөхөд энэ хүснэгт нь өөрөө автоматар апдейт хийгдчихнэ. За миний дараагийн дурдах гэсэн шалтгаан бол энэ би одоо мэйлний зураг тавьсан байна. Мэйлний зураг. За энэний шалтгаан гэх юм бол яг ингээд зураг явж байгаа хооронд бид нэр маш их имэйлээр ч юм уу файлаа ингээд одоо бусад инженерүүдтэй эсвэл захиалагч нартай ингээ явуулах хэрэг гардаг. За мэдээж Revit дээр бол бид нэр зургийнхаа үйл явцыг захиалагчтай бол хуваалцахыг илүүд үзэхгүй. Харин бусад инженерүүд, барилгын инженер, захиргааны инженер гэх мэтчлэн хүмүүстэй бол файлаа маш их ингээ дэлгэрэнгүй тэгээд нээлттэй байлгахыг хүсдэг. Яагаад гэх юм бол тэр хүмүүс маань бол бидний хийж байгаа засвар, өөрчлөл бүхнийг яг цаг тухай бүрт нь ингээд хараад явах хүсэлтэй байдаг. За энэ аль талтай маш их даваа талтай. За AutoCAD дээр ажиллаж байхад бол жишээ нь одоо та ямар нэгэн өрөөний хэмжээтэй амжааг ингээ өөрчлөө, томруулаад жижигрүүлээд тэр бүхэнд та одоо өөрчлөлтийг та бусад инженерүүдтэй ингээ явуулж авах шаардлагатай бол тэ. Хэрвээ явуулж байх юм бол бид нэр хамгийн сүүлд нь зураг дуусны дараа яана ийм засвар хийснийг юусаа мэдээгүй шүү дээ. Одоо биднэрт дахиад илүү цаг хэрэгтэй, 1 хоног хэрэгтэй, 2 хоног хэрэгтэй гэдэг нь тэ. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн маш их асуудалтай. Яагаад гэвэл бид нар одоо ингээ цагийн тулцсан байхад гинт юм ингээ өөрчлөлт орсныг мэдээд тэгээ ингээд бас ингээ яаралтай хугацаанд ажиллаа хийх шаардлага гарч байгаа учраас аль талдаа маш их дутагдaltaй тал одоо сул талууд гарч ирж байна гэсэн. За тэгээд зургаа дуусны дараа мэдээж хэрэг бол архитектурын компаниуд захиалагчд өөрсдөө ч гэсэн ингээ гоё рендертэй болохыг хүсдэг тийм үү. За AutoCAD дээр ингээ зураг зурсан компани байлаа гэж бодоход тэднэрт бол зөвхөн 2D зураг байгаа. Хэрэв 3D рендер гаргахын тулд захиалагчд маань илүү их мөнгө төлнө. Тэр 3D рендер хийлгэж байгаа компани. Эсвэл бол танай компани хэрвээ за бид нар 3D рендерыг хариуцаад гоё рендер одоо мэргэжлийн түвшин өндөр түвшинд гоё рендер гаргаж өгнө гэд амласан бол танай компаниас нэг хүн маш олон цагийг зарцуулж за тэр 3D моделийг цоо шинэ эхнээс нь ингээд зурх хэрэгтэй болно. Харин Revit дээр болохоор ерөнхийдөө бол 3D модель нь байж гин. За материал нь бол зөвшөөрж магадгүй. Яагаад гэх юм бол материал бол ерөнхийдөө бол баг зураг дуусны дараа гэхэд яг үндсэн материалууд нь бол сонгогдож эхлээгүй л байдаг. Эцсийн шийдвэртээ хүрээгүй л байдаг. За тийм учраас за материал бол угаасаа яг Revit-ийн зураг дуусгаад бол мэдээж хэрэг яг эцсийн байдалтай очиагүй гэж магадгүй. Тэгээд захиалагчтайгаа ингээ ярьж байгаа яг ямар материалууд нь байх вэ, ханнууд нь ямар өнгөтэй байх вэ гэдгийг бол шийдээд рендерлэн. Гэхдээ ерөнхийдөө модель нь бол анханасаа бүтцэн байгаа учраас бүр харьцангуй бага цаг зарцуулна гэсэн. За модель нь байж гин. Тэгээд тэрийг яг рендерлэг одоо 3ds Max ч юм уу одоо бусад софтвер руугаа оруулж ирлээ. Материалын өөрчлөлөө, гэрлийн өглөө, за бусад тохиргоонуудаа хийлээ. Тэгээл рендерлэх боломжтой. Харин AutoCAD-тай AutoCAD-ыг ингээ ярих юм бол модельээ эхнээс нь хийж гин, материалуудыг цоо шинээр нь эхнээс нь өгч гин. За тэгээ бусад тохиргоонуудаа хийгээ рендерлэн гэдэг бол маш их хүн хүч, цагны ажил орсон. Тийм. Ажил болно л гэсэн. За тэгээд AutoCAD Revit-ийн бол яг програм талаасаа зөрүүтэй тал нь бол юм байна. За тэгээд би одоо нэг өөрийнхөө яг амьдрал дээр авсан нэг жишээг бол дуртаад яг яагаад компаниуд
Revit руу шилжих ёстой юм бэ гэдгийг бол тайлбарлахыг хүсэж байна. За би болохоор одоо анх энэ компанид ажиллаж эхлэхэд энэ компани бол Revit дээр бол ерөөсөө ажилтгүйсэн. Тэгээ яг намайг ороод удаагүй хахад бол бүгдээрээ захирлууд маань Revit-ийн талаар ярилцаад ер нь тийм энэ програм руу ер нь шилжиж гэж маш олон жил ярьлаа. Одоо ер нь тэгээд ямар нэгэн арга хэмжээ аваад хэрэгжүүлж эхэлье гэсэн асуудлуудыг бол одоо бид нарт тавьжсэн. За тэгээд энэ өмнө ажиллагаа компани нь болохоор хэд хэдэн маш ухаалаг алхмуудыг хийснээр бүгдээрээ Revit руу бол одоогийн байдлаар бол бүрэн шилжиж чадсан гэж би бодож байна. За эхний авсан алхмууд нь гэх юм бол за хамгийн эхлээд Revit дээр маш сайн ажилладаг нэг хүнийг ажилдаа аваад ажиллуулж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол яг тэр үед манай компани бүх ажлууд бол AutoCAD дээр байсан. Тэгээд тэр хүнийг одоо ажилдаа аваад тэгээд одоо орж ирж байгаа прожектуудаас харж байгаад хамгийн гайгүй уужуу тайван одоо цаг хугацааны нөхцөлтэй тийм прожектыг бол тэр хүн даатгаж өгсөн байна. За амдж нэг прожект дээр бол нэг хүн ганцаараа ажиллана гэж байхгүй. За тэгээд одоо дахиад туслах архитектурууд бол тэр прожект руу ингээ оруулж өгөх хэрэг гарсан. За тэгээд ажилчдынхаа дундаас ингээд портфолио энтрийг харж агаад за Revit-ийн баг зэрэг мэдлэгтэй, Revit дээр ажиллах хүсэлтэй ч юм уу тийм хүмүүсээс харж агаад хоёрыг нь сонгоод тэр прожект руу ингээд нэмэлтээр ингээ оруулж өгсөн. За тэгээд мэдээж нэг туршлагатай Revit дээр ажилладаг хүн байгаа учраас тэр хүн ч гэсэн одоо доотлохын хүмүүсийг баг зэрэгээр сургаад тэгээд ер нь бол тэр прожект маш амжилттайгаар дууссан. За түүний дараагаар манай компани дараагийн нэг хэрэгжүүлсэн алхам гэх юм бол за Revit-ийн хичээл заадаг нэг сургуультай гэрээдэд Revit-ийн хичээл заадаг нэг сургуультай гэрээдэд ажилчдаа ингээ өөрсдийнх нь хүслийн дагуу ингээ өөрсдийнх нь хүссэн цагийн хуваарь бол явуулж ахаар шийдсэн. За тэгээд яг тэр хүслийг гаргаад одоо хин Revit одоо явмаар байна гэсэн боловч хүмүүс бол хөвчлэн их хүмүүс нь ерөөсөө тийм сурах хүсэлтэй байгаагүй. Би тэгээд яг тэр үед болохоор би өөрөө амар гайхчихсан. Яагаад тэгэхээр одоо үнгүй хүн мөнгөний нөгөөд сургалтын төлбөрийг төлөөд хичээлийн заалгыг гэж яхад яагаад хүмүүс явахгүй юм бэ? Би яг тэр үедээ бодоо гайхаад тэгээд тэр санал маань одоо цөөхөн хүн явъя гэсэн учраас дэмжигдээгүй. Тэгээд захирлууд маань одоо дараагийнхаа тактикийг хэрэгжүүлсэн. Тэгээд дараагийнх нь тактик болохоор ахаал хүмүүсийг яг тэр сургалтандаа явуулах хүсэлтэйсэн. Гэхдээ одоо нөхцлүүдийг нэрээ бодолцож үзсэн. Яагаад гэх юм бол одоо манай компани ажилласан ихэнх хүмүүс маань бол одоо ажил амьдралаа тогтжуулчихсан. Ихэнх нь хүүхдүүдтэй тэгээд гэрэлчсэн тийм хүмүүс байсан учраас мэдээж хэрэг ажлынхаа дараа ихэнх нь одоо гэрлүүгээ явах хүсэлтэй байсан учраас ажлын дараа тэгж нөгөө цагаа илүү төдийн юмд бол өрхийг хүсээгүй байх гэж таамаглаад за ийм нөхцлүүд бид нарт тавьсан ба. За нэгдүгээрт нь 5 дахь өдөр болгон 5 цагаас за энэ хичээл маань эхэлнэ ажлын дараа. Гэхдээ та бүхэн 4:30 гээд одоо автобус харч явд юм уу? Гэрлүүгээ харчаад за юм машин аваа явдаг юм уу? За тэгээд ямар ч гэсэн явах зардлаа ингээд 30 минутын өмнө ингээ гаргаад за автобус унааныхын зардлыг бол төлье. За дээрэс нь очиод 5 цагаас эхлээд 3 цаг хичээл маань явагдчихсан байгаа. 7 хоногт нэг код учраас тэгээд тэр 3 цагийг нь ажилланаар тооцоод цалин өгье гэсэн. За тэгээд дээрэс нь 5 өдөр болгон биднэрт өдрийн цай үнэгүй өгдөг гэсэн. За тэгсэн чинь яг хүмүүс нь яг манай ажилчид болохоор ерөнхийдөө арай нэг жоохон наашлаад нэрээ явуул зүгээр ч юм уу гэл мэдээж яг архитектурын мэргэцээр ажиллаж байгаа хүмүүс энэ Revit програмыг бол зайлшгүй сурах хэрэгтэй. За манай одоо энэ ажиллаж байгаа компани AutoCAD дээр ажилладаг гэсэн ч гэсэн одоо яг миний энэ ажиллаж байгаа хот бол зөндөө олон компаниуд зөвхөн Revit дээр ажилладаг байгаа. За мэдээж Revit дээр ажиллаж чаддаг байл гэдэг бол архитектуруудын хувьд портфолионд нь маш их тийм давуу тал олж ирнэ. За тэгээд түүнээс шалтгаалаад бол ихэнх хүмүүс маань араасаа ингээд Revit-ийн сургалтандаа суугаад явсан байгаа. Тэгээд энэ сургалт нь болохоор 3 үе шаттай. Анган шат, дунд шат, тэгээд гүнзгий шат гэдэг тийм 3 шаттайсан байна. За би болохоор ерөнхийдөө сургуультай бол Revit-ийг үзчихсэн учраас ерөнхийдөө анхны мэдгэдэггүнтэй. Тэгээ би эхний
анхан шатанд нь суугаагүй. За тэгээ 2 дугаар шат, 3 дугаар шатаас нь эхлээ суугаад дуусгасан байгаа. За тэгээд бас нэг одоо Revit руу шилжихэд авсан маш ухаалаг алхам болвол манай ажиллагаа компани одоо нэг Revit дээр ажилладаг маш тийм мэрэгжлийн хүнийг бол өслөөд 7 хоногт нэг удаа манай компанид ирдэг байхаар гэрээ хийсэн. За тэгээд тэр хүн болохоор 7 хоногийн нэг өдөр 5 дахь өдөр өдрийн цайны дараа 1 цагаас ирээд тэг 3 цаг манай офис дээр ингээд суудаг гэсэн ба. За тэр хүн тэгээ суухтаа юу гэдэг гэсэн бэ гэхээр бидний ингээд тэр 7 хоногтоо мдээгүй чадаагүй одоо алдсан юу гэдэг нь тэр бүх юм зөөлүүдийг бол шийдээд тэгээ гарцын ингээд зааж өгөөд тэгээ хэрвээ ямар ч тийм асуудал байхгүй байх юм бол одоо өмнө нь гарч ирсэн асуудлууд дээр нь ярилцаад одоо хэрвээ ямар нэгэн үйлчлэлийг ч юм уу хийхийг заалгамаар байгаа хүмүүст нь шууд зааж өгөөд тэгээд 3 цаг байж байгаа явдаг гэсэн маа. Тэгээд тэр хүн тэгээд би миний бодлоор бол энэ бол маш зөв алхам байсан. Тэгээд яг бид нэр Revit руу дөнгөж шилжиж эхлэхийн дараа бол бид нарт одоо байнга л асуудал байнга асуудал байдаг гэсэн. Тэгэл жижиг сайжруулсан хамаагүй хэрвээ хэдийгээр бид нэр одоо Google дээр одоо асуултын хариултуудыг олж чадах байсан ч гэсэн тэгээ яг тэр үедээ бол яг тэр хүн ирчихин чинь ингээл бүгдээрээ цаасан дээр бичээл тэр хүнийг эрхийг хүлээгээл яждагсэн л та. Тэгээд энэ хүн бол үнэхээр хэрэгтэй байсан. Тэгээд бидний ингээ гацсан асуудлуудыг бол шууд ингээл ирээл нэг ганц 2 минут зарцуулаад урагшны явуулчихдагсэн. Тэгээд үнэхээр гайхалтай. За би тэгээд одоо AutoCAD-аас Revit руу шилжиж байгаа компаниуд бол энэхүү 3 алхмыг бол бодолцож үзээрэй гэж зөвлөмөр байна. За одоогийн байдлаар болохоор одоо 4 жилийн дараа одоогийн байдлаар бол манай компани бараг 90% нь 90%-ийн прожектууд маань бол Revit дээр байгаа. За 10%-ийн прожект нь бол AutoCAD дээр байгаа. Яагаад AutoCAD дээр одоо зарим прожектуудыг хийгээд байна гэд гайхаж магадгүй. За энэ бол нэлээдэн шалтгаан байгаа. За хамгийн ихний миний одоо санаж байгаа шалтгаан гэх юм бол зарим захиалагч нар маань бол одоо архитектурын маш өндөр мэдлэгтэй байдаг. Өөрсдөө AutoCAD дээр ажиллаж чаддаг байдаг. За тэгээд өөрсдөө яг дууссан архитектурынхаа зургийг одоо инженерийнхаа бүх зургуудыг AutoCAD дээр хүлээж авъя. Тэгээд би өөрөө дараа нь харж судалмаар байна гэсэн тийм хүсэл гаргадаг. За тэр бол бид нар бол ялцгүй хүлээж авахаас өөр аргагүй. За тэр хүнийг бол дахиад шинэ програм сур гэдэргээ ингээ шахаад авах бол бид нарт ямар ч тийм шалтгаан байхгүй болохоор. За дараагийн нэг шалтгаан гэх юм бол зарим нэг барилгын инженерүүд маань бол AutoCAD дээр ажилладаг гэж байгаа. За бид нар бол ямар инженер сонгохоо бол анхнаасаа мэдчихдэггүй. Яагаад гэх юм бол энэ цэвэр тендер дээр тулгуурлаж явдаг болохоор ингээд маш шудраг. За ямар нэгэн жижиг том компани гэлтггүй. За тэр хүмүүс одоо тендертэй ялцчих чадах юм бол бид нар тэр компаниудтай бол ажиллахаас өөр аргагүй тийм үү. За тийм учраас бүгдээрээ тэгэл ялцчихгүй. AutoCAD дээр үнэхээр шаардлагатай ихэнх инженерийн компаниуд нь AutoCAD дээр ажиллана гэх юм бол тэгэл ажиллах хэрэг гарна. За мэдээж хэрэг зарим нэг юм буруу ярьчлаа. За ялцчихгүй зарим прожектууд бол яг тендерээр явдаг. Ялангуяа одоо улсын прожектууд тийм үү одоо City of Vancouver ч юм уу одоо яг төрийн байгууллагын прожектууд бол тийм тендерээр сонгогддог. Харин төрийн бус буюу одоо албан байгуул бусад жижиг одоо орон сууц ч юм уу үйлчлэгээний барилгуудыг бол бид нэр архитекторууд бол өөрсдөө бас сонгох боломжтой байдаг инженерүүдээ одоо захиалагчтай санал болгоод за зарим үед бас захиалагч нар өөрсдөө бас санал болгодог инженерийн компаниудаа бид нэр одоо энэ компанид ажиллаж исэн туршлагатай. Тэгээд бид нар бол үнэхээр сайн ажилладаг. Бид нар бол үнэтэй ажиллахдаа таатай байна гэх юм бол бид нар бол мэдээж хэрэг тэр захиалагчийн зөвлөж байгаа инженерийн компаниудыг бол мэдээж хэрэг хүлээж авна. За тэр утгаараа одоо миний бодлоор бол 10%-ийн прожектууд маань AutoCAD дээр ажиллаж байгаа. За өөр нэг юм хэлхий марцчлаа. Бас интерьерийн компаниудтай бид нэр ажилладаг. За
архитектурын зураг зурж байгаа. Ер нь бол захиалагч нар нэг том прожект авчирхад бид нар бол бүх одоо төрлийн одоо үйлчлэгийг л үзүүлэхийг хичээдэг л дээ. Одоо жишээ нь архитектур одоо захиалагч маань бол архитектурын компанитайгаа бол гэрээгээ байгуулж байна. За тэгээд дээрэс архитектурын компанид гэрээ байгуулсны дараа бусад инженерийн компаниудаа өөрсдөө санал болгож болно. Эсвэл бол бид нар өөрсдийн ажилладаг инженерийн байгууллагуудтайгаа одоо хамтарч ажиллана. Тэгээд дээрэс нь интерьерийн компаниуд бас байдаг. Интерьерийн компаниуд маань бас архитектурын компаниудтайгаа одоо уялдаа холбоотой ажилладаг. За зарим үед бас мөн захиалагч нар маань өөрсдийн интерьерийн компаниудыг бол санал болгоно. Тэгээд тийм юм байхгүй тохиолдолд бид нар бүгд одоо өөрсдөө өмнө ажиллаж исэн компаниудтай юм уу эсвэл тендер зарлж интерьерийн компаниудаа сонгодог. За интерьерийн компаниуд маань бас ер нь хэвчлэн AutoCAD дээр ажиллах тийм хүсэлтэй байдаг. Ягаад гэх юм бол за Revit дээр бол зарим нэг зүйл одоо жишээ нь тавилгын маш тийм нэг гар хийцийн тавилгууд байдаг шүү дээ. За тэр мэрийг бол хийхэд жоохон дүрслэлийн хувьд бол жоохон илүү их цаг авдаг. Одоо зарим нэг софтверуудтай харьцуулах юм бол тийм болохоор интерьер дизайнерууд бол AutoCAD дээр ажиллахыг илүү үздэг. Гэхдээ яалтч байхгүй архитектурын компани одоо ингээд Revit дээр ажиллаж байхад за бид нар бол ингээд яаж иж байгаа ятгах жагаад хуулж агаад Revit дээр прожект бол ер нь бол эхлүүлдэг байгаа. Яагаад гэх юм бол одоо архитектурын компани бүх төрлийн одоо нөгөө floor plan за 1-р давхар 2-р давхрын байгуулалтуудаа ингээ гаргаа явж хагаад дараа нь бид нар мэдээж интерьерийн компани AutoCAD дээр хийсэн зургийг одоо модель руугаа уялдуулж тавилгын байгуулалтыг бол тавих хэрэг гарна. Тэгээд бид нар мэдээж хэрэг тэр бүх тавилгуудыг эхнээс нь зурх бол боломж байхгүй. Юуны тулд интерьерийн компанитай хамтарч ажиллаж байгаа байлаа. Бид нар тэдний зургийг шууд одоо өөрсдийнхөө Revit руу ингээ холбоод тэгээд тавилгын байгуулалтан дээр шууд бол харуулдаг байгаа. За тэгтээ одоогийн байдлаар бол бидний хамтарч ажиллаж байгаа интерьерийн ихэнх компаниуд бол Revit дээр ажилладаг. За Revit-ийн давуу талууд бол ийм байна. Тэгээд би нэлийн хурд танилцуулга хийсэн бол уучлаарай. За тэгээд энэ миний бодлохоор хамгийн ихний дугаар очиж би эхэндээ бол нэлийн их тайлбар орчлоо. За одоо бүгдээрээ Revit-ээ нээгээд тэгээд Revit-ээ нээж үзье. За би одоо ажиллагаа компьютер дээр бол бас адилхан Revit 2020 байгаа 2020. За би яг одоо бол гэрийнхаа компьютер дээрээс нь рекордыг хийж байна. Тэгээд хэдийгээр би хөвчлэн гэрээсээ ажиллаж байгаа боловч би гэрийнхаа AutoCAD Revit-ийг бол ерөөсөө ашигладаггүй. Яагаад гэхээр шууд ажиллагаа компьютер руу холбогдоод ажлынхаа Revit-ийг ашиглаждаг. За За одоо ингээд Revit-ээ нээхэд нь бол нэг иймэрхүү юм харагдаж байна. За энэ 100 гартлын дээдлэлд байгаа models буюу энэ бол манай яг прожектын одоо шинээр нээх эсвэл байгаа прожектоо онгойлгох гэсэн хэсэг байна. За энэ families гэсэн хэсэг бол дараа бид маш дэлгэрэнгүй үзэх болно. Гэхдээ товчхондоо бол энэ families бол бидний прожекттай ашиглаж байгаа бүх элементүүдийн дотор байгаа гэсэн. За одоо хэрвээ одоо жишээлх юм бол за та прожекттай маш тийм тусгай дизайнтай тайз ч юм уу, ор ч юм уу төрөл бүрийн зүйл хэрэглэхээр бол та ингээд шинэ гэсэн families үүсгээд тэгээд прожект руугаа ингээд оруулж иж болно гэсэн. За ер нь бол прожектыг ашиглаж байгаа бүх төрлийн элементүүдийг л энэ families гэж хэлж байгаа. За энэ хэсэгт нь болохоор миний одоо өмнө онгойлгож исэн бүх файлууд байна. За өмнө би дурдсанчлан би гэрийнхаа компьютерыг бол ерөөсөө ашигладаггүй. Гэрийнхаа компьютерийн Revit-ийг бол ерөөсөө ашигладаггүй. За энэ ч бол миний онгойлгож исэн family-нууд байна. За хэрвээ та
одоо ингээд шинээр прожект нээгээд ажиллах юм бол та энэ чинээс өмнө онгойлгочихсон прожектуудаа ингээд харна гэсэн. За хэрвээ энэ дугаарын дараа танд зав байх юм бол та үлдээд за энэ нэг модель байгаа. Энэ болохоор Revit-ээс цаанаас нь та бүхэн ингээд тушаад үзээрэй, онгойлгоод үзээрэй. Revit дээр ямар хөө юмнууд хийж болох вэ? За байгууллагууд нь яаж харагддаг вэ? Огтлол хэсэглэлүүд нь яаж харагддаг вэ гэдгийг харуулах зорилготой юм нэг файл, жишээ файл нь. За тэгээд та ороод судлаад устгаж үзмээр юм байвал устгаад, тэгээд тогломоор юм байвал тоглоод, тэгээд эргүүлж тайруулаад үзээд харин бити сануулаарай. Яагаад гэх юм бол хэрвээ та дараа нь одоо ямар нэг юм зүйлүүдийг яг яаж хийснийг харахыг хүсэх юм бол та энэ файл руу ороод хараад авах боломжтой. Хэрвээ сануултаа янз бүрийн юм устсаар сануулчих юм бол мэдээж тэр чигээрээ л үлдэнэ гэсэн. За шинэ файлаа нэ. New гэдэг дарчлаа. За энэ дээр бол construction template гэж харагдаж байна. За construction template бол бид нэг ашиглахгүй мэдээж бид нар бол архитектурын зураг зурж байгаа учраас architectural template гэдгийг сонгож байна. За create new гэдэг одоо энэ чинь project гэж байна. Project template гэж байна. Project template-ийг бол бид нэр хийж хэрэглэж болохгүй яа гэх юм бол энэ project бол энэ бол жинхэнэ project биш зүгээр template учраас үйлдэлүүд нь маш хязгаарлагдмал байгаа. За architectural template project гэдэг энэ хоёрыг сонгоод за тэгээд шинээр файлаа нээлээ. За шинэ Revit-ийн файл бол ингэж харагдана. За энэ цагаан хоосон талбай бол таны зураг зурах хэсэг. Та хамгийн түрүүнд зураг зурахтаа та энэ дөрвөн сумны гол зураг гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ дөрвөн сумыг бол та устгаж болохгүй. Харин та ийш тийшээ бол зөөж болно. За энэ дөрвөн юу юм бэ гэхээр таны зурсан моделийг одоо энэ бол зүүн талаас, энэ баруун талаас, хойд талаас, урд талаас юм харагдах байдлын одоо илтгэж байгаа сумнууд нь байна. За тэгээд хамгийн дээдлэлт байгаа энэ туузан баар бол одоо таны хамгийн их ашиглах, хамгийн их харж одоо хэрэгтэй төлөвлөдөө хайх хэсэг байх болно. Таны нүд бол байнга л энэгээр бэлтжин гэсэн. За тэгээд эндээс болохоор та жишээ нь хан зурхаар бол ханаа сонгоод зурчиж гин, баган зурхаар бол багнаа сонгож гин. За тэгээд одоо тэнхлэгийн зураас зурхаар бол тэнхлэгээ ингээд сонгож гин. За тэгээд нэгэ жоохон үргэлжлүүлээд тайлбарлаа явчих. За архитектурын зураг зурхад дараагийн харах хэвээр бидний хамгийн чухал хэсэг гэх юм бол энэ insert-с байна. Insert нь болохоор одоо та энэ файлда юу нэмээр байгаа юм. Одоо жишээл PDF файл гэж болж гин, зураг байж болж гин. За төрөл бүрийн family буюу түрүүнийх шиг нөгөө тавилга, төрөл бүрийн хаалга, цонх зэргийг бол энэ товчлуурыг дараад оруулж ирж болно. За AutoCAD-ийн линк оруулж ирэх гэж байгаа бол энэ дээр дараад AutoCAD-ийн файлыг зааж өгöd оруулж ирж болж байна. За энэ бас import card гэдэг. Import card гэдэг нь болохоор AutoCAD-ийн файлыг бүр яг тэр чигээр нь ингээд файлд оруулж чинь зураас мураас бүгдийг. Харин линк бол та нэг одоо оруулж ирээд зүгээр AutoCAD дээр чинь юу гэдэг вэ? Plot гэдэг тий. Тэрнтэй адилхан команд гэсэн. За annotate гэдэг зэс бол бас дараагийн маш чухал хэсэг. За annotate гэдэг зэсийг та юун дээр ашиглах вэ гэхээр одоо та зурган дээрээ бүх төрлийн тэмдэглэлгэнүүдийг тавихад ашиглана. За жишээлх юм бол та хинжээ дамжаагаа тавьж болж гин. За өндрийн хэмжээг тавьж болж гин. За налуулын хэмжээг тавьж болж гин. Тэгээ зураас зурж болж гин. Өнгө өгч болж гин. За дээрэс нь хан хаалганы одоо тэмдэглэлгэнүүдийг бүгдийг тавьж болж гин. Тэгээ текст буюу текст бичгээр бол бас ингээд энэ зэсийг ашиглана гэсэн. За дараагийн маш чухал зэс нь гэх юм бол view. За view зэс нь болохоор таны одоо прожектоо харах бүх төрлийн боломжуудыг өгнө. За жишээлбэл бол та прожектоо хуудсан дээр тавьж хармаар их юм бол энэ хуудасаа нээж болж чинь, шинэ хуудас нээж болж чинь. За тэгээд та одоо огтлол хэсэглэл зэрэгээ ингээд нэг одоо энэ хуудсан дээрээ ингээд хуваагаад харагдчих болж байна. Одоо жишээ нь бид нар одоо 1-р давхар дээр байна. 2-р давхрыг нээчлээ. Тэгэхэд яг AutoCAD-ыг ингээд нэг нэгээр нь дарж орж байгааз.
За одоо энэ дээр дарлаа гэж бодоход таны дэлгэц чинь 2 хуваагдаад энэ дээр 1-р давхар энэ дээр 2-р давхар нэг гэдэг харагдаж байна тийм үү? За энэ хоёр нэг байна. За тэгээд буцаад tab views буюу нэг дэлгэцээ одоо ингэ харчлаа. За тэгээ энэ хоёрын хооронд нь шилжихийн тулд энэ командыг бол ашиглаж болно. Гэхдээ энийг би бол үнэндээ хэрэглэдэг л дээ. За тэгээд одоо хэсэглэл дээрээ түрүүний миний яриад байсанчлан байгуулалтаа зурсан бол та зөвхөн энэ дээр дараал энэ дэсийг сонгоод ингээл нэг шугам татгад та хэсэглэлээ харна гэсэн. За гэх мэтчлэн дэсүүд бол энд байна. За түрүүний хэлсэнчлэн хүснэгт зохиохоор бол энэ хүснэгт нь байна. Тэгээ одоо энэ эднэрийнхаа нэгийг устгах юм бол та энэ ч elevation гэдэг хэсгээс бол гаргаж ирж болж байна. Нүүр тал гэсэн. За дараагийнх нь бол manage гэдэг. За manage гэсэн дээр болохоор та одоо материалуудаа өөрчилж болж байна. Барилгынхаа прожектын за нэгжийг өөрчилж байна. Жишээ нь инч дээр байх юм уу, метр дээр байх юм уу, миллиметр дээр байх юм уу гэдэг ч юм уу. За одоо энэ дээр бол нэг тиймэрхүү юм байна да. Бус нь бол тийм чухал биш. За одоо яг энэ modify гэдэг зүйл дээр бол та өөрийнхөө өмнө нь зурсан бүх зүйлүүдийг бол өөрчилж дээр нь засвар оруулах боломжтой. Одоо жишээ нь хаан зурсан бол та копи дэх юм уу, эргүүлэх юм уу, нийлүүлэх юм уу, таслах юм уу гэх мэтчлэн бүх одоо үйлдэлүүдийг бол modify гэсэн эндсэн дээр ирж янзлна гэсэн. За одоо project browser гэх хэсэг рүү шилжиж оръё. За project browser буюу одоо энэ 100 харьцаалд байгаа энэ зэс бол энэ талбар бол нэлийн чухал. Одоо та энэ талбар руу бол хандаад та нэгдүгээр давхраа хармаар байгаа мó одоо файл дээр байгаа бүх одоо мэдээллийг бол авах боломжтой. За одоо энэ жишээлх юм бол байгуулалтууд байна те, нэгдүгээр давхрын байгуулалт, хоёрдугаар давхрын байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний байгуулалт. За одоо энэ доотлох нь болохоор цаанаасаа reviews дээр цаанаасаа дефолтоор ирсэн. Таазны байгуулалтаа 1-2 дугаар давхрын. За энэ elevation буюу нүүр тал байна те. Зүүн тал, хойд тал, урд тал. За түрүүний миний яриад ирсэн энэ одоо зүгчийн сумнууд бол нэртэй бол маш уялдаа холбоотой. За миний анх хэлсэн та энийг бити устгаарай гэдэг. За та одоо энийг ингээд жишээ нь устгаад үзье. За баруун талын харагдах байдал чинь устсан шүү гэж сануулгах чинь. За тэгэхэд одоо энэ чинь бидний баруун талын харагдах байдал байхгүй болчихсон. Just буцаад нэгээ гаргаад ирье. За тэгээд та view дэснээсээ одоо түрүүний хэлсэнчлэн одоо хүснэгтээ ингээ хийсэн тохиолдол энэ хүснэгт чинь энэний доотлолт ингээ задрагаа болоод байгаа чинь. За тэгээд та хуудас үсгээд хуудсан дээрээ зургуудаа эндээсээ татаад тавиад өгсөн тохиолдолн дээр хуудаснууд чинь ингээ гараад ирчихнэ. За энэ тал бол иймэрхүү чухал элемент байна. За тэгээд энэ groups хэсэг дээр бол за жишээ нь бол та олон төрлийн тавилгуудыг нэг групп болгоод тавьчих болно. Тэгээд байрлал нь өөрчлөх болгоно та тавилгуудаа нэг нэгээр сонгох шаардлагатай ч яг адилхан. AutoCAD болон Photoshop бүх зүйл дээр байдаг групптэй бол адилхан. За энэ properties panel бол бас л хамгийн чухал талбаруудын нэг гэж хэлж байна. За энэ properties panel дээр болохоор танд одоо таны яг ажиллаж байгаа талбарын чинь бүх мэдээллийг өгч байна. За одоо жишээл бид нэр одоо нэгдүгээр давхар дээр байна. Нэгдүгээр давхрын байгууллага дээр байна. Тэгэхэд энэ properties panel дээр бол та ер нь бол байгууллага дээр байна. За масштаб нь юм байна. Бид хэвлэлийн нэрээ хамгийн эхлээд масштаб нэгжээс солиж. За нэгжээс солихын тулд manage руу ороод project unit буюу project-ийнхаа нэгж миллиметр болгоё. За миллиметрийн сонгочлоо. За хэрэв та хэмжээгээ ботхойгоор хармаарах юм бол ингээд метрийг нь тоглоо явж болно гэсэн. За метр квадрат болгочихъя. За
метр куб болгочихъя. За өнцөг бол мэдээж хэрэг градусаараа явна. Адилхан. За өөр чинь за энэ налууг болохоор инч биш зүгээр нэгийг харьцах 10 ч юм уу. За харьцаагаар нь сонгочих. Хуваар биш. За тэгээд өнөөдрийн хичээл маань хамгийн ихний хичээл учраас танилцуулга маань нэлээд хороо явсан. Тэгээ би өнөөдрийн хичээлийг бол яг 1 цаг дотор багтаах хүсэлтэй. Одоогийн байдлаар бол яг 40 минут болчих. За 20 минутын дотор бүгдээрээ ханаа сайн тайлбарлаад за ерөнхийдөө би хан шал таазыг одоо яаж зөв байгуулах вэ гэдэг талаар л эхлээд орчих гэж бодож байна. За Revit маань өөрөө айгүй том одоо програм учраас маш их тайлбар шаарддаг. Одоо бүх юм дээр маш их задрагаа байдаг учраас би бол энгийн одоо хан таазал хамгийн эхлээд яриа явъя гэж бодоод байна. За бүгдээ тэгвэл одоо ханаа эхэл. Хан зорё. За хэрвээ та ингэж сая би бол харууллаа тий. Хэрвээ та ингэ явж агаад одоо зурж исэн зургаа бас хаана байгаа болохоо хэлжүүл яг scroll дээр 2 удаа тогшоод гаргаад ирж болно. За ханаа ингэж сонголоо. За чи хан зурх 3 сонголт байна. Structural буюу инженерийн архитектурын wall by face буюу за та янз бүрийн одоо сони хэлбэр төрстэй хан зурхаар бол эхлээд тэр одоо биетэй эхлээд 3D-гээр зурчаад дараа нь тэр яг тэр биетийнхаа гадналын тэр хавтгайг сонгоод тэрүүгээрээ одоо ханаа зураа явж болно. За тэгээд одоо таны харж байгаачлан ер нь бол ямар ч тесэн дээрээ маусаа аваачаад жоохон хүлээхэд 3D одоо тайлбар нь ингээ гарч ирж байна. 3D-гээр видео маяг. За архитектурын ханаа гэж сонгочихъя. За ингээ ханаа сонгосны дараа бол одоо энэ ribbon bar маань бол автоматар шууд modified гэсэн дээр өршиж байна тийм үү. За тэгээ курсор маань бас одоо ингээ нэмэх тэмдэгтэй болоод өөрчлөгдөжлээ. Өмнө нь бол сум байсан. За тэгээ эмтлийг харангуут бас нэг юм өөрчлөгдөж. Түрүүн floor plan гэж байсан бол одоо бол ханны мэдээлэлүүд бүгдээр ороод ирсэн байна. Одоо бидний зурх байгаа ханны мэдээлэл. За эхлээд ханныхаа одоо төрлийг бол эндээс сонгож болно. За 8 инчийн 8 инчийн хан бол энэ цаанаас сонгогдсон байна. За бүгдээрээ гэхдээ өөр нэг хан зуръя. Exterior хан зуръя. За энэ хан болохоор тоосхтой дотроо блоктай хан байна. За энэ ханыг сонголоо. За ханны одоо өндөр нь бол энэ гараад ирж байна. Revit цаанаас бол 6096 гэдэг өндөртэй хан бол зурхыг зөвлөж байна. Тэгээ бид нар бол 6096-тай хан бол арай л байж болохгүй. За 3 метртэй хан сонгочих. За энэ base constraint буюу хан чинь хаана байрлах юм бэ? 1-р давхар дээр байрлал. 1-р давхрын левел дээр байрлаж байна. За доороосоо хэр их хэмжээтэй одоо байх юм. За зайтай байх юм. За хан маань бол мэдээж хэрэг шалан дээр л очино. Шалнаасаа хэрвээ одоо 500 мм-ийн дээр байлаа. 0.5 м-ийн дээр байлаа гэж бодоход доор нь юу хийх юм? Гэт та тэрийг өөрөө бодно гэсэн. Хэрвээ доор нь ямар нэгэн цуур юм өөр материал ашиглаж байгаа бол та одоо эндээс 0.5 м-ийн өндөрт энэ ханыг зурмаар байна. Доор нь би өөр төрлийн хан зурнаа гэж та бодоод өөрөө тооцоолоод явж болно. Гэхдээ бид нар бол одоо зүгээр л нэг цулгаан хан шалнаасаа та зүртэл зуръя. За unconnected гэдэг нь болохоор одоо та энэ ханаа 2-р давхрын шал хүртэл 2-р давхрын одоо левел хүртэл уйж өгч болно. Тэгэх юм бол та өндрөө бол өөрөө хэмжээх шаардлагагүй. 2-р давхар чинь хэр зэрэг өндөрт байрлсан тэр хүртэл явна гэсэн. Гэхдээ би болохоор энийг бол ашиглах дурггүй. Яагаад тэгэхээр та яг 2-р давхар дээр очиж зураг зурхаар доотлын давхар чинь хан нь ингээд нэвтэрч харагдаад байдаг. Тэгэхээр зурхад бол маш тийм толгой эргүүлмээр байдаг. Тийм учраас би бол ханыг бол дандаа unconnected гэдгийг сонгоод яг 2-р давхрынхаа одоо шалны хавтангийн хамгийн доотлын хэсэгт нь хүрэхээр өөрөө сонгож өгнө. Дараа нь
За би одоо бол 3000-аар зурчих. 3000 буюу 3000 м. 3 м. За одоо энэ дээр бас нэг ийм сонголтууд байгаа. Яг адилхан энэ 3 м, энэ 3 м хоёр бол хоорондоо ингээ холбоотой байгаа. Unconnected гэдэг нь бас яг адилхан холбоотой байна. За одоо ингээд зураг зурхын тулд одоо ханныхаа төвийн шугамыг та одоо курсорынхоо маусныхаа одоо эхлэл төгсгөл болгож ашиглах юм уу? Эсвэл exterior-ийн ханыг чиглэл болгож ашигламаар байгаа юм уу гэдэг бол эндээс сонгоч. Би бол exterior-ийн хан гэж сонгоч. За одоо энэ ч бол ингээд за бусдад нь бол нэг санаа зовсны хэрэггүй. За энэ дээр болохоор за та ханаа зөвхөн 6-аар зурх юм уу? За 6-аас гэдгийг одоохондоо сонгоцсон байна. За ингээд зурчлаа. Тэгэхээр та ер нь бол дандаа 6-аар ингээд зураа явна гэсэн хэрэг саний 6-аас сонгоцсон байх юм бол за тэгээд дахиад ханаа зуръя гэж үтэй. За одоо энийг сонгосон шалтгаан нь болохоор та сая зургийг нь харсан болоо яасан бол за одоо central line цанныхаа төвийн шугамыг одоо зургийнхаа цэг болгож авъя гэж үтэй. Тэгэхээр та ингээд зурхад яг тэр маус ч нь бол ханныхаа дунд хэсэг дээр байдаг төвийн шугамн дээр. За одоо энийг нь сонгоод exterior гэдгийг нь одоо сонгоод үзье. Тэгэхэд яг ханныхаа дээдлийн өнцгөн дээр явж байгаа курсор чинь одоо тэр цэнхэр тасархай шугамгаз тэр нь бол тэгж харагдаад байна. Тэгээд одоо ингээ өнцөг гаргаа явахад та ингээ хэмжээгээ маш өгөхөд эвтэйхэн ба. Одоо жишээ нь ийшээ 15 м гээ явъя. 15 м гээ явъя. За ийшээ ингээ явахад дахиад 18 м гээ. Ингээ явахад бол яг exterior-ийнхаа за сая бол би буруу зүг рүү явчих учраас бол interior талдаа ирээ авчлаа. За одоо энэ зүг рүү яваад үзэхэд ингээ явахад бол дандаа миний очиж байгаа цэвүүд нь бол яг exterior-ийнхаа хэсгээр бол өнцөг үсэж байгаа. За яг та анзарч байгаа ах гэж найдаж байна. За одоо central line гэдгээ сонгож байна. Тэгэхээр та дандаа ханныхаа төв шугамд дээр ингээд цэгүүд нь сонгогдоо явж байна. За ийм зургуутай байна. За түрүүн би болохоор яг энэ доор байгаа хэсгүүдийг бол тайлбарлаг үлдээсэн. Яагаад гэх юм бол энэ доор байгаа зүйлд бол таны харж байгаа зүйлүүдийг бас тохиргоонууд байна. Харж байгаа зүйлүүдийг тохируулах тохиргоонууд байна. За одоо та одоо энэ нэгдүгээр давхрын байгуулалтын ханыг та илүү детальтайгаар харъя гэж үтэй. Одоо бол зөвхөн одоо цагаан хүрээ зураасан тий ханных нь. За одоо бид нэр тэгэхээр coarse-ээр байгаа гэсэн. Coarse буюу маш тийм энгивчлсэн зураг байна. За одоо medium гэхээр та ингээд ханны манд яг доторх бүтэц зохион байгуулалт нь тань ингээд харагдаж байна. Одоо энэ дулаалга, одоо гипс автом, тоосго юу гэдэг. За coarse биш fine гэдэг рүү орж үзэл та. За энэ дээр бол яг тийм зөрүү бол нэг харагдахгүй байна. Гэхдээ fine гэдэг дээр болох юм бол та энэ бүхнийг өөрөө тохируулах боломжтой ханныхаа тохиргоо руу орж агаад fine гэдэг дээр би энэ деталуудыг хармаар байна. Coarse дээр одоо medium гэдэг дээр болохоор би арай бага, арай өөр мэдээлэл хармаар байна. Одоо арай бага детальтай юм хайчтай. За тэгтээ актерийн зургнэр бол coarse гэдэг нь мэдээж хэрэг хангалттай. 200-аас л хангалттай шүү. Тэгээд хэрвээ яг деталь хэсэгчтэл маш нарийн юм зургаж байгаа бол яг энэ тохиргоонуудаа та өөрөө өөрчлөе гэж үзсэн. За бүгдээрээ одоо энэ зурсан ханнуудаа 3D-гээр нь харъя. Одоо түрүүн би тайлбарласныг анзаарсан бол 3D-гээр харахын тулд нэг л товч дахах шаардлагатай гэж би сануулсан баг тийм үү. За нэрийг гэрлээ асууч тийм л үү. За нэг л товч дараад 3D-гээр харна гэж ярьжсэн тийм үү. За тийм болохоор хамгийн энэ дээдлэлт байгаа энэ байшингийн зурагтай товчийг харж байна уу? Яг одоо ribbon bar-ны чинь яг дээдлэлт. За нэр дараад 3D маань автоматар ингэ шинэ цонх нэгдэд гараад ирлээ. За энэ доотлын төсүүдийг бүгдээр тайлбарлаж явж байгаа.
За энэ дээр дарахад ийм олон сонголтууд байна. За 3D-г ямархан байдлаар харах тохирол гэсэн үг л дээ. Wireframe буюу ингээд арга хэсэг харж байгаа гэсэн. Цааталт байгаа зураасууд ерөнхийдөө бол одоо бүх лайнуудыг л харах боломжтой. За hidden line буюу одоо ханны зөвхөн харагдаж байгаа байдлуудыг харна. Цаана нуугдсан байгаа зураасуудыг бол харахгүй. За гэх мэтчлэн энэ бол одоо би бол яг одоо хурдхан шиг скетчээ үзүүлэх хэрэгтэй бол consistent color гэдэг тохиргоонд бол дуртай. Энэ яагаад тэгэхээр яг нэг материалынх нь үнэн өнгөнүүдийг бол ойролцоогоор гаргачихдаг. Одоо жишээ нь энэ бол тоосгон хан байна. Тоосгыг харуулчлаа. Энэ доторчлол нь бол гипс автом ч юм уу. Цулгаан өнгө харуулж байна. За realistic буюу энэ командыг дарахтаа бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол та одоо том прожект чинь нэлийн том болоод модель чинь нэлийн ачааллдаг болсон байна л гэж үү. Тэгэхээр realistic гэдэг энэ төвчнөр та дарчих юм бол та нэлийн удаан хүлээн хэрвээ таны модель чинь том мөрчлөө та хадгалж амжааг байх юм бол та энэ дээр дараад модель чинь одоо ингээ гацаж мацаад гарах юм бол та одоо файлаа алдна гэсэн үг тийм. За одоо миний файл бол хэдхэн ханаага учраас энэ дээр дараад үзчихье. Яг материалын бол бодит байдал дээр рендер шиг одоо материалыг нөхцөн байна тийм. За сая миний сануулсанчлан одоо энэ нарны одоо хэмжээ дамжаа байршлыг бол харуулж болж байна. За энийг бол оролдоод их одоо. Тэгээ одоо ингэ нарныхаа байршлыг бол энэ дээр өгөөд ажиллаа явж болно. За энэ нь бол нарныхаа юм утраач. Ер нь бол энийг би нэг ашигладаг л дээ. Яг үнэхээр одоо сүүдэр мөдрийн байгуулалт хэрэгтэй л бол ашиглана. За энэ болохоор сүүдэр энэ дараагийн товчно. Хөвчлийн энэ бол унтраастай байдаг. Гэтэ энэ сүүдрийг бол яг саяны миний тайлбарсантай адилхан realistic view руу шилжихтэй адилхан сүүдэр дээр дарахтаа бол та маш боломжтой хэрэгтэй. Яг тэгэхээр сүүдэр дээр дарчаар ингээд модельч бол маш их ингээд ачааллна. Тэгээ маш хүншин, тэгээ гацж гарах магадлал бол өндөр байгаа. Одоо бол ингээд та сүүдрийн шууд харж байна. За хачи. За энэ нь болохоор рендерлэх тохиргоонууд байна. За энийг та тэгээд завтаа болохоор рендерлж үзээрэй. Энэ тэгээд жоохон цаг авдаг учраас. За одоо Revit-ийн өөрийнх нь basic render нь бол иймэрхүү. За бид нар одоо шал мал юуч зураг учраас сүүдэр мөдөр нь бол яг тийм тодорхой бол гарч ирэхгүй байна. Тэгтээ мэдээж хэрэг энэ render бол яг SketchUp-ын зүгээр энгийн харагдах байдлаас бол мэдээж хэрэг харьцуулшгүй аюу дээр. Тэгтээ маш их цаг авдаг. Тийм учраас render юм уу тэр сүүдэр товчнуудыг дарахаасаа өмнө файлаа сануулж аваарай л гэж зөвлөх гээд байгаа. За энэ хоёр товчийг бол би дараа нь одоо хуудасныхаа дараа тайлбарлаж өгье гэж бодож байна. За скол яг одоо тайлбарлаж. Нэгдүгээр тохиолдол очлоо. За энэ бол одоо нууцсан байна. За одоо та хуудсан дээрээ одоо зургийнхаа зөвхөн энэ хэсгийг үзмээр байна гэж бодъё. Бусад илүү дутуу ханууд хамаагүй. За энийг ингээд дарангуут энэ ингээд crop болчихж байгааз тастаа зөвхөн таны үзмээр байгаа хэсгийг ингээд харуулж байна. За хэсэглэл, огтлол одоо деталь зурхад бол энэ айгүй хэрэглэгддэг. Гэтэ ер нь бол энэ бол байнгын л хэрэглээ. Одоо Revit дээр зураг зурж явах тохиолдол. За энэ зургаасыг зөвхөн харагдахгүй болгож болно. Тэгээд таны яг үзмээр байгаа хэсэг чинь бол байна. Тэгтээ саяны зургаас бол харагдахгүй. Хэвлсэн ч гэсэн харагдахгүй гэсэн. За саяны зургаасыг энийг ингээд чагтлах юм бол саяны зургаас чинь байхгүй. Тэгээд таны зураг чинь croplogдоогүй. Яг байгаагаараа л харагдчих гэсэн. За дараагийн тэр зэс бол одоо та эндээс ингээ таалагдахгүй байгаа зүйлүүдээ
hide хийж болно. Нууж болно гэсэн. Hide. За ингээд нуумаар байгаа зүйлүүдээ сонголоо. Баруун тавчаа дарлаа. Hide in view. Элемент буюу яг сонгосон зүйлүүдээ хааж болж байна. Эсвэл бол бусад сонголтуудын дараад одоо яг энэ хантай адилхан материалтай бүх зүйлүүдийг хамраад элементүүдийг нуумаар ингэ нуугдчихлаа. За одоо энэ нуугдсануудаа хаанаас гаргаж ирэх вэ? Энэ доор байгаа. Та бүхний харж байгаа ах гэж найдаж шүү. Энэ доор байгаа энэ гэрлийн зураг байгаа. Цэцэн хэр унтарсан. Гэрлийн зураг дээр дараад юу нуугдсан байна вэ гэдгийг ингээ харж байна. За та нэг одоо яг сонгосон зүйлүүдэд буцаагаад гаргаж ирж болно. Эсвэл бол unhide elements гэд дүнгийн сонгосон зүйлүүд байна тийм үү? Эсвэл бол category гэдгийг сонгоод яг энэтэй адилхан байгаа бүх элементүүдийг буцаагаад ил гаргачих болж байна гэсэн. Гэтэ би сая бүгдийн эсрэг нь харчих шиг боллоо. Unhide category гэх бүгдээрээ очлоо. Саяны хоёрын яа зөрүүд байгааг ойлгосонгүй. Unhide elements. За ханны тал дээр бол за яг энэ доотлын цэснүүд бол иймэрхүү цэснүүд байна. Тийм нэгийг орхиж шít. За энэ нэг чухал товчлуур бол энэ масштаб биш үү? Нэгийг харьцах 100 гэж тохируулж. За нэгийг харьцах 100 гэдэг ингээд тохируулангууд энэ чи одоо бидний байгуулалтын мэдээлэл байгаа тий. Хамгийн ихнийх нь болохоор масштаб байна. Энэ хоёр бол яг л зөвхөн нэг л команд. Алийг ч сонгосон болно. Та энийг 100 гэхэд энэ 100 болно. Энийг 200 болоход энэ 200 болно. За одоо яг саяны бидний энэчээ өөрчлөгдсөн товчлуурууд энэчээ бүгдээрээ байгаа. Гэхдээ арай үгээр энэ болохоор тэмдэглэгээр та ингээ хараа явчих. Арай илүү амар гэсэн юм уу? За одоо properties panel гэдгийг бас арай жоохон тайлбарлаж бодож байна. Яг хан дээр тулгуурлаад. За энэ хан байна. За энэ ханны зөвхөн энэ ханны мэдээллийг өөрчлөхийн тулд та энэ хэсгийг ашиглана. Ханаа сонгосныхаа дараа properties panel дээр ил байгаа энэ мэдээллүүдийг өөрчилж болно гэсэн. За хэрвээ та энэ одоо тоосгон хан шүү дээ. Энэ тоосгон ханны бүх зүйлүүдийг энэ тоосгон ханны одоо үндсэн элементийг өөрчлөх юм бол өөрчлөхийн тулд та edit type буюу энэ товчлуур руу орно гэсэн. Тэгэхээр танд ийм нэмэлт цонх гарч иж байна. За энэ нэмэлт цонх маань яаж байгаа вэ гэхээр таны энэ ханд зурсан одоо энэ тоосгон ханны type буюу төрөл байгаа тий. Энэ төрлийн тохиргоо гаргаж ирж байна. Та энэ дээр хэрвээ ямар нэг юм өөрчлөлт одоо жишээлх юм бол энэ за concrete masonry. За энэ тоосгоны хэмжээг өөрчилжээ. За энэ гадналынх нь тоосгоны хэмжээг өөрчилжээ. Энийг нь 200 болгоё. Окей. Тэгэхэд та хэрвээ анзаарсан бол энэ дээрээс бүх ханнууд чинь өөрчлөгдсөн. Одоо буцъя. Чи нэрэ буцаж болдоггүй л. За нэгээ сонголоо. Ишигээ орлоо. За буцсан байна. 92 мм. За тэгээд хэрвээ та энэ дотор ямар нэг юм өөрчлөх юм бол энэ бүх ханнууд ч өөрчлөгдөнө. За одоо жишээ нь энэ ч exterior хан гэдэг одоо энэ ханных маань бүх мэдээллүүд байна. График нь байна. Одоо энэ нэр зураг оруулж болно. Энэ ханыг одоо тэмдэглээд яг ямар одоо хэсэгт ашиглаж байгаа хан вэ гэдэг та өөрийнхөө жижигхэн нөтүүдийг оруулаад өгч болж байна. За хэрвээ та дөнгөж саяных шиг энэ ханыг өөрчлөмөр байх юм бол та одоо файл дээр байгаа энэ ханаа өөрчлөхгүйгээр duplicate буюу copy-да дахиад шинэ хан үүсгээд яг адилхан энэ хантайгаа адилхан арай өөр адилхан хан ингээ үүсгээд та өөрчлөе. Жишээ нь хан гэд би биччихье. За тийшээ тохиргоо орууллаа.
За энэ CMU энийг нь за 500 болголоо. Жишээл авч. За би хэрвээ саяны ханыг копидохгүйгээр хэмжээг нь өөрчилсөн бол энэ бүх ханууд маань яг адилхан юм зам болж байна. Дөнгөж сая би шинэ юу гаргацсан учраас ханны төрөл гаргацсан учраас одоо зөвхөн энэ сонгосон хан маань өөрчлөгдөж байна. Одоо энэ ханы яг адилхан саяны зохиосон миний хан гэсэн юугаар оруулъя гэж үтэй. За тэгэхээр миний ингээд хэрэглэсэн ханууд маань бол энэ байж байна. За миний өмнө зурсан ханууд маань бол энэ нарийнхан ханууд маань энэ байна. За саяны миний өгсөн өөрчилсөн хан бол энэ. За энэ ханаар өөрчлөе гэхээр яг энэ ингээд ойлгоод өөрчлөгдөж явуулчлаа. За энийг дуусгачи. За цаг маань одоо 1 цаг хүрсэн биш үү? Ямар. За ингэ жоохон дэлгэрэнгүй чи гэхээр яг цаг аяг урд явах. Та нар маань уудж байгаа хат. Багшинцтай амар дэлгэрэнгүй яриад цаг аваад байна. Гэхдээ ингээ яг хүн юм ингээ ойлгуулъя гэхээр яг тэр нэг юм одоо жишээ нь би өөрөө ингээд хичээл сууж ахаар юу яадаг аахгүй юу? Йоо багсаа энийг яг юуг хэлж вэ гэх. Яг тавчлаа хэлчингүүд ингээд зарим нэг юм дээр бол үлдчихэд идэв. Тэгэхээр яг ингээд жоохон дэлгэрэнгүй тайлбарладаг багш дээр болохоор уйдаад жоохон удаан ч гэсэн арай нэг ойлгоцсон дараа гайгүй үлдээд байгаа санагдаад байгаа байхгүй. Тэгээд би өөрөө одоо бас тийм дуртай болох тийж ярьд юм биш. За ямар ч гэсэн одоо ингээд та бүхэн ингээ ханаа зураа сурчлаа. За дөнгөж сая бид нэр ингээд дөрвөлжин хан зурцсан тийм үү? За бүгдээ одоо өөр хэлбэртэй хан зурчихъя. Яг адилхан хан architectural wall гэдэг сонгоод за тойрог хэлбэртэй хан. За энэ тойрог хэлбэр нь болохоор ингээд төрөл бүрийн тойрог зурх боломжтой байна. За энэ нь болохоор 3 цэг тойрог. Эхний болон төгслийн цэгийг зааж өгөөд тэгээ 3 дахь цэг нь болохоор яг номныхаа тойргийнхаа номыг хэр урт авах юм гэдгээл шийднэ гэсэн. За тэгэхээр жишээлх юм бол ингээд эхлэл хэсгийг за энэ болохоор нөгөө ханныхаа төв хэсгээс ингээ аваад байгаа болохоор ингэж гарч байна. За та ханаа бол ямар ч тийм тойрогтой зурж болно. Гэхдээ би болохоор яг хагас тойрог зурмаар байна. За тэгсэн чинь мэдээж хэрэг барилгад бол ийм хан гэж байхгүй шүү дээ. Заавал энэ зай онгорхойтой ч юм уу хаалгатай. За хаалга зурхын тулд за жишээ аваад хаалга зурч. За яж хаалга чинь энэ би нөгөө хийх командуудаа гараараа keyboard-оор өчтдөг болохоор зарим нэг юм ингээд хайх шаардлага гарах нэ. За одоо ингээд сая харсанчлан хаалга гэдгийг ингээд сонгочлоо. Тэгэхээр яг хаалганы чинь сонголтууд бол энэ байж байгаа. Бүх төрлийн хаалганууд. За тэгээ ингээ хантайгаа хаалга бол ерөөсөө л хан дээр л тогтдог зүйл. Та хаалгыг одоо автокад шиг хаа хамаагүй ингээ тавьж чадахгүй. Заавал хантай ойрхон очингууд л ингээ сонголтууд гарч ирж байна. За хаалганыхаа чиглэлийг өөрчлөхийн тулд өөрийнхөө keyboard-ны space bar-ыг дарна. Space гэхээр ингээ өөрчлөгдөд байна. Доошоо space. За ингээ хаалга зурж байна. За мэдээж хэрэг ийм өрөө бол байхгүй. Одоо энэ өрөөг болохоор энэ нийт хэсгийнхаа нэг хэсэг болгож өгье. Тэгэхээр тул би энэ ханыг голоор нэг хуваагаад энэтэй холбоод нөгөө хэсгийг энэтэй холбоо. За хуваахын тулд энэ split гэдэг команд байгаа. За split гэдэг команд нь энэ SL. За ингээд хан маань хоёр хуваагдчихлаа. Дараа нь холбон trim буюу өнцгүүдийг холбоё. Тастаад холбоно гэсэн. За энэ өнцгийг энэтэй холбоё. За харсан баг команда төвчлөр дээрээ дараа сонголоо. Дараа нь холбох ханаа нөгөө холбох ханаа сонгоод ингээд сонгочлаа. За ингээд энэ маань ингээд нэг хэсэг, өрөөний нэг хэсэг болж урж ирж байна. За дараа нь за одоо жишээ нь энэ ханыг энэ нарийн ханыг копидод копидын тулд бол
shortcut нь бол CO. За одоо та энэ ханы гол дагагч гэж үтэй. Тэгэхэд та энэ ханы энэ өнцгөөс нь сонгож болж байна. Гадна талын exterior-ийн өнцгөөс сонгож болж байна. Голоос нь сонгож болж байна. За ингээ голоос нь аваад ирэнгүүт одоо ингээ энэ хан маань өөрөө мэдрээд, курсор маань өөрөө мэдрээд энэ ханы яг төв цэгийг олж байна тий. За төв цэгийг нь олчлоо. Та тэгээд энэ ханаа нааш нь цааш нь сунгаад хүснээрээ өөрчилж болно. За тэгээд ханаа зурх дээр л таны юугаар л яаж л зурмаар байна, ямар нарийнхан зузаан өндөр нам гэх бүгдийн та өөрөө ингээд тоглоод ичж болно. Та үнэхээр дараа нь цаг гаргаад нэгөр сайн тоглоод гартаа оруулаад зөвшөөрүүлээрэй гэж үсэ. За нэгэн эхлүүлсэн юм чинь бүгдээрээ шал зураад үзчихэдэг боо. За тэгэл ерөөсөө хичлээ дуусгая. За шал зурхын тулд энэ floor гэдэг нь хэсэг байна. Floor буюу англиар шал, монголоор шал. За сонголтууд нь бол ийм сонголтууд байна. Яг түрүүний адилхан архитектурын шал гэж байна. За инженерийн шал гэж байна. За төрөл бүрийн хэлбэртэй ханыг бол та өөрийнхөө зурсан геометрийн дүрсээсээ ингээд сонгоод гаргаж ижүүлж байна. За архитектурын шал гэдгийг сонгоод за тэгэнгүүт яг адилхан хан зурагч гэтэндээ адилхан modify гэдэг төс рүү ингээд таныг аваад ирж байна. За тэгээд зураасаа зурж болж байна. Ингээд дөрвөлжингөөр өөрөө ингээд дуртай хэлбэрээр зурж болж байна. За нэрээ ингээд шал зурхын тулд таныг ингээд арай нэг өөр ерөө хэсэг рүү аваад ирж байгаас нэг групп шиг одоо өмнөд зурсан ханууд маань ингээд бүтгэн болоод энэ X болон зөв тэмдэг гараад ирж байна. За ханаа та дуусныхаа дараа энэ зөв дээр дараад тэгээд шал маань үүсэх ёстой. За бид нэр 1-р давхрын шалыг зурж байгаа учраас 1-р давхрын байгууллага дээрээ байна. За тэгээ эндээс ингээд зураасаа аваад зураа явж болно. Ингээ ханаа дагуулна. За Revit маань өөрөө болохоор энэ хан гэх мэтчлийн элементүүдийг бол ингээд сорноцтой мэдрээ авчдаг. За зүгээр та өөрөө ингээд сорноцдох мэдрэмжийг ашиглаад ингээд зурж болж байна. Эсвэл бол энэ pick lines буюу одоо өмнө нь байгаа зураасуудыг сонгоно. За одоо бүгдээ ханаа зурсан учраас та зураасыг бол яаж л яасан гэж болно. За ингээд дээгүүр нь явуулаад одоо ингээд жишээ нь энэ нарийнхан ханыг сонгох гэсэн чинь голоор нэг шалны зураас зурх гэсэн чинь ингээд болохгүй. Яг голын цэгийг сонгохдоо байгааз сонгохын тулд та keyboard-ныхаа tab гэдэг командыг дарна. Товчлуурыг дарна. Tab гэдэг дарангууд шууд дараагийнхаа одоо ханныхаа нөгөө тал руу шилжчихлээ. Дахиад tab-а дарангууд одоо ханных нь төвийн шугамыг олж өгч байгаа. Тэнгүүт нь маусныхаа зүүн тавчийг дараад тэг ингэ сонгож болж байна. За яг энэ товчлуурыг дарсан чигээрээ та ингээд яг зурмаар байгаа зураасуудаа ингээд дагуулад зураа явж болж байна. За энэ бол зүгээр би үзүүлэх гэсэн шүү. Таба дараад ер нь бол сонгохдохгүй байгаа зураасуудыг зурж болно гэсэн санаа. За нэг төр устгаад нэг харуулдаг. За ингээд бид нэр ингээд ханаа зуршлаа гэж боддог. Гэтэ дөнгөзөө би нэг устгацсан юм уу? За ингээд зөв боллоо. Ханаа зуръя гэсэн чинь чи алдаа зарчлаа. Энэ юу вэ? За зураасууд бол ингээд үргэлжилсэн нэг одоо шугам байх хэвээр. Тэгсэн чинь энэ ингээд тасарсан байгаад байна. Чиний юм чинь дутаад байна. Дахиад тэр зураасаа гүйцээж зур гэд надад зааж өгч байна. Яг ингээд highlighted lines are open on one end гэд. Одоо энэ зураасуудын маань ингээд тодруулж өгсөн юмуд нь болохоор ингээд нийлээгүй байна, бүтэн биш байна гэж зааж өгч байна те. Тийм болохоор бид нар continue гэд quick sketching юм шууд гарч чинь те. Continue гэдгээ дараад sketch-д дуусгая. За энийг сонгоод за шалаа зурчлаа. За шалны тохиргоо нь бол яг адилхан. Ханганы тохиргууд яг адилхан. Үнэтэй төрөл бүрийн шалны юмуд байна. Одоо за 12 инч. За энэ 10 инчийн шал тэгтээ дээрээ пистатай гэж байна. За энийг сонгоод тайлбарлаа. За энэ шалны тохиргоон дээр бол нэг сүртэй одоо
хийгээд тах зүйл байхгүй. Гэхдээ дахиад та адилхан edit type руу ороод хэрвээ та энийг шууд өөрчлөх юм бол таны хэрэглэлийн сүмбэг шалнууд шиг өөрчлөлтөө явна. Та хэрвээ зөвхөн нэг өрөөнд тусгай шал хиймээр ах юм бол та duplicate буюу copy дараад өөрийнхөө тусгай нэрийг өгөөд одоо наалын шал жишээл. За тэгээд энэ бүх материалуудаа өөрчлөө явах боломжтой. гэсэн үг. За гэхдээ давс хийвэл устал ажил хийвэл устал гэдэг тийм. За мэдээж скиз гаргаж явах үед бол за би дахиад нэг юм хэлээд өгч ийл гэж бодлоо. Саяны зүгийг хэлсэн шалтгаан. За скиз гаргаж байгаа тохиолдол одоо AutoCAD дээр ч юм уу ямар нэгэн одоо байгуулалтаа илүү ойлгомжтой захиалагч илүү ойлгомжтой болох нь бол бид нэр скизийн түвшинд бол өнгө ашигладаг. Өнгө ашиглах бол AutoCAD дээр бол маш асуудалтай. Тэр нөгөө хайч биш тий. Тэр хайчуудыг нааш нь цааш сунгаал өргөн нарийныг өөрчлөх болгоно ингээд сунгана хэдийгээр AutoCAD ингээд холбоо төгсөж болдог гэсэн ингээд ханаа копиж мобид хооронд нөгөө нэг одоо холбосон юмнууд нь тасраад тэгэл хайч нь ингээд нэг мэтгэл ганцаараа ингээд төөрцөн сони хэмжээтэй явждаг. Тэгэл тэрийг сунгаал гэж яддаг шин. Яг тийм зовлон бол Revit дээр төгсгөл болоо. За annotate гэдэг хэсгээр color fill legend гэдэг. Annotate гэдэг нь болохоор нөгөө зургандаа төрөл бүрийн нөгөө тэмдэг тэмдэглэгэнд оруулж ирдэг хэсэг шүү дээ, тийм. Color fill legend энийг сонголоо. За тэгэнгүүт цаанаасаа нэг юм автомат ийм юм гаргаад ирлээ. Маус чинь дагаа яваад. За тэгэнгүүт энийг хаана байрлуулахаа заагаад өгчнө. За энэ дээр spaces гэж байна. Бид нэр би болохоор өрөө гэдгээр нөхчтэй юм лөө. За department гэж байна. За department-аар нь сонгоч. За department legend гэдэг. За одоо ингэ би ямар ч юунд өрөөнүүдэд өнгө ч юм уу нэр өгөөг байгаа учраас эдгээр нь бол хоосон байна. За одоо энийг бүгдээрээ том өрөө гэд нэрлэжээ. За өрөөндөө шүү дээ тий. Одоо нэр тэмдэглэгээ өгөхийн тулд энэ room гэсэн юм товчлуур байна. Architecture гэдэг хэсгээр room гэсэн юм товчлуур байна. Тэгэхээр одоо ингээд танд ийм сонголт гараад ирж байна. Хэрвээ та ханаа яг зөв өндөрт зураад шалгаа байгуулсан бол энэ room гэдэг команд бол ямар ч асуудалгүй гарч ирэх хэвээр. За ингээд room-аа ингээд тавьчлаа. Одоо энийг одоо текстэн дээрээ дараад за living хамбур гэрлэж. За тэгсэн чинь өнгөнүүд нь яагаад гарч ирэхгүй байна. За энэ бол зөвхөн өрөөний нэр тийм үү? Яг өрөөнийхөө хэсгийг ингээд сонгохын тулд яг нэрнийхээ дээр очиод эсвэл та ингээд маусаа явуулахаар ингээд нэг X гарч ирээд байгаа. Энийг сонгоход болно. Гэтэ заримдаа болохоор ингээд зурган дээрээ маш олон мэдээлэл өгсөн тохиолдол энийг ингээд олоход аюу хэцүү байдаг. Тийм энийг олохын тулд өрөөнийхөө нэрэн дээр очиод дахиад нөгөө tab keyboard-ныхаа tab гэсэн командыг дарна. Товчийг дарна. Тэгэхээр энэ X маань өөрөө идэвхжээ гараад ирж байна. Тэгэхээр энэ маусаараа ингээд сонгоод за department гэдэг биднэрт одоо ямар ч department байхгүй. За department гэдэг юу яриад байна. За энэ legend гэдэг чинь монголоор явдаг лээ. Одоо тэмдэг тэмдэглэгээний тайлбар гэдэг шүү дээ, тийм. За энийг ингээд сонгонгууд энэ чигийн товчлуур гараад ирж байна. Edit scheme гэдэг. Энэ дээр дараад та энэ нэмэх гэсэн ногоон тэмдэг дээр дараад за том руу living room тайлбараа өглөө. Тэнгүүд цаанаасаа AutoCAD Revit дээр минь юм өнгөний сонголтууд гараад ирж байна. Ногоон өнгөтэй, том руу ногоон өнгөтэй. За энэ чи ороод та илүү гоё өнгөнүүд бол сонгож болж байна. Тэгээ завсрын за таны дизайны зэмжиж одоо ямар юм. За миний хөлт нэг юм хөлбөж байна. За шууд жишээ аваад явчих. За том руу. За дахиад нэг department. За ариун цэврийн өрөө. Washroom. За би бол washroom бол цэнхэр өнгөөр дуртай. Би бол дандаа энэ Pantone гэдэг энэ өнгөийг сонгодог. Өөрөө эндээс бол өнгө сонгох юм. Энд чи дандаа ингэ өнгөний айгу гой сонголтууд байдаг болохоор.
За би бол ингээд жоохон завсрын өнгөд дуртай. Ер нь өөрийнхөө зурган дээр дандаа завсрын өнгөд ашигладаг. За нүд өвтөхгүй зарим нэг өрөөнүүд нэг тэрхий цой олж гарч ирэхгүй. Гэхдээ яг ерөнхийдөө бол ялгаануудыг харуулаа явж байгаа болохоор. За энэ нэмэгтэрээ дахиад дараад одоо онцлогын өрөө байж юу. За онцлогын өрөөгөө би бол чиний л яач юм яагаа өнгөрөв. Иймэрхүү гүч улаан ягаан гүч жоохон ялгарахгүй болоод ирчлээ. За галтгаа уул нь би дандаа шараар өгдөг байхгүй юу? Миний өөр ингэсэн өнгөний кодтай. Дааж харж жоохон. Энэ одоо ямар өнгө миний ягаан өнгөийг аваад байна. За ногоон өнгө өгч. Онцлогын өрөөгөө ногоон өнгөрөгчлээ. За одоо. За скицний зураг гаргаж байгаа үед бол өнгө бол аягүй чухал гэдэг шүү дээ. Одоо захиалагч нарт яг ямар өрөөнүүд нь ямар өнгөөр тэмдэглэгдсэн байна гэж уншихад илүү амархан болно. Яг архитектурын зураг, бүрэн зураг бол яг өнгө бол хамаагүй. Яг л захиалагч нар өөрөө хаана ямар өрөө байгааг сайн ингээд ер нь дахин авсаар ойлголцоо болсон. Архитектурын зургийг уншиж байгаа ойлголцоо болсон байдаг. Тэгээд яг архитектурын яг үндсэн болцсон зураг бол зөвхөн тэр нэг construction хийж байгаа инженерүүдэд л уншигдахаар л хат болдог. За одоо бүгдээрээ түрүүний сонгосон шиг өрөөгөө сонгоод за энэ department гэдэг хэсэг. Одоо бид нэр department legend гэдэг юм үсгсэн байна. Тийм одоо өнгөө ялах гээд за department гэдэг хэсэг рүү очиод living room гэдгийг сонгоч. Та-да! Living room нь ягаан өнгөтэй байдаг. За дараа нь дахиад нэг өрөөгөө өгчээ. Room гэдэг хэсэг рүү ирлээ. Дахиад архитектур room гэдгээ сонгоод за энийг унтлахаа өр болгоно. За тэгээ энийг ингээд дарахынхаа өмнө та департаментаа сонгож болно. Би бол түрүүн дарсныхаа дараа яаж сонгосон. За одоо энийг бол жишээ нь дахиад нэг байж болгоцтой. За одоо ингээд өмнө нь сонгочонгод өмнө шууд таныг дарахад гараад ирж байна тий. За энийг болохоор за одоо жишээ нь сая би унтлахын өрөөний өнгөөр энэ өнгийг бодчихлаа. Гэтэ яг миний гол зорилго нь болохоор энэ өрөөд би washroom болгох сонирхолтой байсан. За эндээсээ department хэсгээс washroom болгочлоо. За эндээсээ болохоор дахиад энийг би унтлахын өрөө олгомоор байна. Bedroom. За ингээд ерөнхийдөө бол иймэрхүү байгуулалт бол нэг иймэрхүү байдлаар явна. За энэ бол зөв хамгийн ихний хичээл учраас би бол яг энэ өнгө мөнгийг бол өхийг бол заагаа явчлаа. Энэ өнгөгүй болоход бол ямар ч асуудал байхгүй. Тэ хэрэг гэхдээ энэ өнгийг өнгөгүй бол зураг зурхад бол асуудал байхгүй. Гэхдээ энэ өнгийг өгөхөд бол маш одоо ихний ээлж нь бол айгүй чухал байдаг болохоор тийм бас энэ өнгийг өгөх гэж би бас өөрөө жоохон хамгийн ихэнд бол жоохон толгой ирчихсэн учраас энийг тайлбарлаж өгч бодлоо. За тэгээд за яг хэдэн минут болж байгаа. 1 цаг 20 минут үтсэн хүмүүстээ баярлалаа. За тэгээд дахиад өөр хичээл үзмээр хам бол яг тэр комент хэсэгт нь бол өөрийнхөө санал хүсэлтийг бичээрэй. Хэрэг миний хичээл бас таалагдсан бол subscribe хийгээд эсвэл Facebook дээр follow хийгээрэй. Би яа гэх юм бол хичээлүүдэд дандаа Facebook дээр одоо шеэрлж явах болно. За тэгээд үнэхээр яг энэ хичээл бол таалагдсан байх гэдэг одоо найдаж гин тэгээ санал хүсэлтээ хэлээрэй. Тэгээ дараагийн хичээл дээр бол би өөрөө бас ингээд комментуудаа уншиж агаад илүү ямар хэсгээр сайжруулмаар байна тэрийгээ өөрөө би хараад одоо дараагийнх дээрээ өөрчлөгдөх болноо. Improvement хийх болноо. За тэгээ яг би ер нь бол яг гэж бичлэг хийхтэй болно. Тийм сайн бичлэлтэй. Гэхдээ яхаа ингээд зориглол хийх хичээлээ. Тэгээд өнөө өглөө одоо чи энэ 5 цаг 10 минут болж байна. Би өнөө өглөө 9 цаг болж байхад нэг бичлэг хийх гэж оролцсон. Тэгсэн чинь манай камер маань малтаа цаа. Тэгээд болцсон. Тэгээ хүүхдтэй гадуур тоглож байгаа л буцаад ирлээ. За ямар ч гэсэн тэгээд
Тоглон сууж үзсэнд баярлалаа. Тэгээд өөрөө үргэлжлүүлээд ревитээ сайн ухаад гартаа оруулаад аваарай. Тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баяртай.